мэргэжлийн стандартуудын үнцэн гэж юу вэ гэдэг талаар илтгэлтэй авахаар Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институтийн стандартын хэлтсийн менежер Мөнх Баяр ирсэн байна. Таныг эндэрт орж байна. Загтлагчдаа баярлалаа. За энд хүрэлцэн ирсэн нийт мэргэжлийн эхлэн бодогч аудиторуудаа бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр миний илтгэл маань ерөнхийдөө хамгийн эхлээд мэргэжлийн эхлэн одоо энэ мэргэжлийн стандартууд гэж ямар стандартуудыг хэлээд байгаа. За энэ мэргэжлийн стандартуудын өөр өгөөж нь юу юм? Мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэхэд тулгардаг саад бэрхшээл, за тэдгээрийг даван туулах гарц, эцэст нь мэргэжлийн стандартуудын маань яг үнц нь ямар байгаа юм бэ гэдэг талаар тодорхойлох юм байнамаа. За мэргэжлийн стандартуудыг ярихаас өмнө бид нэр эхлээд мэргэжлийн стандартуудынхаа бас энэ баталж байгаа байгууллагын талаар товч зүйлийг мэдчих шаардлагатай. Тэгэхээр IFAC буюу Нэгтлэн бодогчдын олон улсын холбоо маань анх 1977 онд за дэлхийн Нэгтлэн бодогчдын холбооны 11 дахь уулзалтын үеэр ингэж үүсгэн байгуулагдсан байдаг. За тэгээд энэ байгууллага маань 1978 онд бол мэргэжлийн стандартыг баталдаг тусдаа 4 ийм стандартын хорог бол байгуулсан. Аудит баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөл, улсын секторын нэгтлэн бодогчдын олон улсын стандартын зөвлөл, за мэргэжлийн нэгтлэн бодогчдын ёс зүй олон улсын стандартын зөвлөл гэсэн энэ 3 зөвлөл нь болохоор 1978 онд батлагдаад үүсгэн байгуулагдаад за хамгийн сүүлд болохоор заавчлаарай. Улсын секторын нэгтлэн бодогчдын олон улсын стандарт маань 1987 онд бол ингэж даруй одоо 10 жилийн дараа үүсгэн байгуулагдсан юм түүхтэй байдаг. За үүсгэн байгуулагдсанаас хойш бол эдгээр 4 тусдаа мэргэжлийн зөвлөлүүд маань хариуцсан мэргэжлийн стандартуудыг л ингэж батлаад хэрэглээ болгох олон улсад нэвтрүүлэх үйл ажиллагааг бол ингэж явуулж байгаа. За энэ 4 стандартаа одоо баталдаг байгууллага маань өөрөө 1977 онд үүсгэн байгуулагдсан. За гэтэл 1973 онд бол одоо дэлхийн тэргүүлэгч мэргэжлийн 14 байгууллага, 9 орны 14 байгууллага маань хоорондоо хэлэлцэж тохиролцоод за санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг батлан гаргадаг. Одоо анх бол Тэгтлэн бодгорчлын олон улсын стандартын хороо гэж нэрлэгддэг ийм байгууллага бол үүсгэн байгуулж исэн. Тэгээ 1975 онд бол бидний хэрэгжилж байгаа Нэгтлэн бодгорчлын анхны стандарт буюу Нэгтлэн бодгорчлын олон улсын стандарт нэг маань бол ингэж гарч исэн юм түүхтэй байгаад байгаа. За тэгэхээр энэ стандартууд маань бидний санхүүгийн тайлан гаргах үйл процесс яг ямар дараалалаар хаана хэрэглэгдээд байна гэхээр тэгэхээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За боловсролын олон улсын стандарт, мэргэжлийн нэгтлэн бодогчдын ёс зүй олон улсын стандарт маань өөрөө хүнд чиглэсэн, өөрөөр хэлэх юм бол нэгтлэн бодогч аудиторуудад чиглэсэн юм стандарт байгаа. За санхүүгийн тайлагналын, за улсын секторын нэгтлэн бодогчлын стандарт, аудитын олон улсын стандарт маань өөрөө тайлан гаргахад буюу процесс чиглэсэн юм стандартууд байгаад байгаа. Тэгэхээр Нэгтлэн бодогчд маань бол аж ахуй нэгж байгууллагын тайланд үед гарсан бүхий л одоо санхүүгийн баримт нотлогоо дата мэдээлэлд үндэслээд санхүүгийн тайлангийн олон улсын стандартынхаа дагуу бол тайлангаа гаргаж байгаа. За энэ цаг хугацаанд бол энэ ёс зүй стандарт, боловсролынхаа стандартыг бол байнга бодож ингэж дагаж мөрдөж явах хэрэгтэй. За энэ гаргасан тайланг нь баталгаажуулах буюу хэрэглэгчдэд өгөх гээд байгаа энэ мэдээллийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс аудитын олон улсын стандартын дагуу аудиторууд маань бол аудитынхаа тайлан зөвлөмжийг бол ингэж гаргаад байгаамаа. Тэгэхээр бидний гаргаад байгаа энэ олон улсын бүх стандартууд маань нэгдсэн нэг зорилготой байгаад байгаа. Тэгэхээр нэг зорилго нь юу вэ гэхээр санхүүгийн тайлагналын маань өөрөө үндсэн зорилго нь хэрэглэгчдэд эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл өгөх гэсэн энэ үндсэн зорилгыг агуулждаг. За тэгвэл бид нар хэрэглэгчдэд энэ үнэн зөв баттай мэдээллийг өгөхийн тулд өөрсдөө энэ 4 стандарт, 5 стандартыг бол дагаж ингэж хэрэглэж мөрдөд байгаа. Тэгэхээр бид нар эхлээд хэрэглэгч гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ гэдгээ бас ангилж явах шаардлагатай, мэдчих шаардлагатай. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагын хувьд санхүүгийн тайлан хэрэглэгч гэдэг бол үндсэндээ за нэг хөрөнгө оруулагч, зээлдэгч, удирдлага, ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд, төрийн бус байгууллагууд гэж ерөнхийд нь бол бас ангилж болно. Тэгэхээр энэ хүмүүсийн хүсэж байгаа мэдээлэл бол аж ахуй нэгж байгууллагын нэгтлэнгуудын хувьд бас янз бүрийн мэдээллийг ингэж хүсэж бас шаардж идэг байх нэ. За тэгэхээр мэргэжлийн энэ стандартуудыг яг нэвтрүүлснээр аж ахуй нэгж байгууллага одоо тухайн улс дэлхийн эдийн засгийг ямар үр өгөөчтэй юм бэ, үр нөлөөтэй юм бэ гэдэг талаар ярилцтэй. За мэдээж хэрэг олон улсын стандарт гэдэг зүйлийг баталж гаргаснараа тухайн тайлан мэдээлэл маань өөрөө илүү үнэн зөв болно гэж ингэж үзээд байгаа. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө хамгийн дэлхийн одоо шилдэг практик хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэхээр
цохос дурдаад өнгөрөхөд олон улсын стандартууд маань ямар дараалалаар батлагдаж гарч ийнэ гэхээр практик дээр хэрэгжилж исэн хамгийн шилдэг аргыг олон улсын стандарт болгоё гэж хэн нэгэн санал өгөөд олон улсын стандартын зөвлөл өөрсдөө юуныг бол батлаад дэлхийн нийтээрээ энэ практикийг бол хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт, за энэ боловсролын олон улсын стандарт бол дэлхийн нийтээрээ хэрэгжилж болох тухайн чиглэлийнхаа хамгийн шилдэг практикийн эмхтгэл гэж ингэж ойлгож авах шаардлагатай. Тэгэхээр хамгийн шилдэг практикийн дагуу гаргасан энэ мэдээлэл бол яалтчгүй үнэн зөв. За тэгээд энэ үнэн зөв мэдээлэл тулгуурласан шийдвэр маань өөрөө оновчтой байна гэсэн ийм үр өгөөж өгч байгаа. За хөрөнгө оруулалтын боломжоо гэж. Тэгэхээр одоо дэлхийн нийт дээр хамгийн сүүлийн байдлаар 2015 онд бас Тэхлэн модогчдын олон улсын улмаас гаргасан мэдээллээр дэлхийн эдийн засагт хэрэгжилж байгаа бүх капиталын 55% нь өөрөө санхүүгийн тайлгналын олон улсын стандартын дагуу тайлгнагдж байна гэсэн ийм тоо мэдээлэл байдаг. Тэгэхээр 2015 оноос хойш энэ тоо бол улам өссөөр байгаа. Яагаад өссөөр байгаа гэхээр одоо бидний сайн мэдэх урд турш, хой турш хоёр маань бол өөрсдөө үндэсний стандарттай байсан. Дээрээс нь энэ нэтгэх за одоо Америкийн нэгдсэн улсыг бас дурдж байна. За гэтэл одоо Орос, Хятад улсууд маань бол томоохон аж ахуй нэгж байгууллагуудаа өөрөөр хэлэх юм бол хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бүх аж ахуй нэгж байгууллагуудаа санхүүгийн тайлгналын олон улсын стандартын дагуу тайлангаа гаргаач гэсэн ийм үндсэн шаардлагыг бол шаардаад эхэлж байгаа. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа томрохын хэрээр гадаад зах зээл дээр гарч үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Гадаадын зах зээл дээр гарч одоо хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулалт татъя гэх юм бол хөрөнгө оруулагч одоо хөрөнгийн биржүүдийн нийтлэг тавьж байгаа хамгийн нийтлэг шалгуур нь өөрөө санхүүгийн тайлгналын олон улсын стандартыг мөрдсөн байх ёстой. Энэ стандартын дагуу тайлангаа гаргах ёстой гэсэн ийм үндсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр бидний хувьд энэ стандартын дагуу тайлангаа гаргацсан тохиолдолд одоо ямар ч хөрөнгийн бирж дээр одоо хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулалт татах юм бүрэн боломж бүрдээд байна. За үнэн зөв мэдээлэлээс улбаалаад энэ үнэн зөв мэдээлэлд итгэл гэдэг зүйл бол дагаад нэмэгдэж байгаа. За зөвхөн аж ахуй нэгжээс гадна энэ улс их орн за дэлхийн эдийн засагт ямар үүрэг өгж байгаа гэж байна гэхээр зэрэгцүүлэгт хүч байдал гэдэг. Тэгэхээр зэрэгцүүлэлт гэдэг энэ үүрэг өгж байгаа бол бас нэлээд ач холбогдолтой гэж үзээд байгаа л да. Хэрвээ энэ зэрэгцүүлэгт хүч байдлын зарчим гэдэг зүйл өөрөө энэ мэргэжлийн стандартуудад байдгүй байсан бол одоо нөгөө үндсэн зорилгынхаа дагуу аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл өгжил байвал ямар ч хэлбэрээр санхүүгийн тайлангаа гаргах юм бүрэн боломжтой байсан. Тэгэхээр энэ зэрэгцүүлэгт хүч байдал байгаа учраас аж ахуй нэгж байгууллагууд бүгдээрээ нэг форматын дагуу нэг загварын дагуу ингэж санхүүгийн тайлангаа гаргаад байгаа. Тэгэхээр нэг загварын дагуу гаргасан тайлангаас нөгөө санхүүгийн тайлангийн хэрэглэгчд нь эргээд шийдвэр сонголтуудыг хийхэд бол илүү их юм амар хэлбэр болж байна гэж үздэг. За капиталын урсгалыг нэмэгдүүлнэ гэж. Тэгэхээр капиталын урсгал гэдэг маань санхүүгийн тайлан маань өөрөө үнэн зөв мэдээллийг гаргаад ирж байгаа. Капиталын урсгалыг үнэн зөв гаргаад ирж байгаа бол хэрэглэгчдийн шийдвэр цаашаа үнэн зөв бодиттой болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр хэрэглэгчдийн шийдвэр гэдэг маань эдгээр өөрсдөө санхүүгийн тайлан мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргаж байгаа учраас гаргах шийдвэр нь дандаа санхүү мөнгө, хөрөнгө мөнгөтэй холбоотой юм шийдвэрүүд байдаг. Тэгэхээр нэг шийдвэр гараад үр өгөөжтэй оновчтой байгаа тохиолдолд тухайн хэрэглэгч дахиад шийдвэрүүд гарна. Олон тоогоор үр өгөөжтэй шийдвэр гарна гэдэг маань хөрөнгийн урсгалыг зогсолтгүй ингэж эргэлдүүлж байна гэсэн юм давуу талыг бас олгодог байна. За санхүүгийн тогтвортой байдал гэдэг маань түрүүнд дурдсанчлан хөрөнгө тогтвортой эргэлдэж санхүүгийн урсгал тогтвортой байгаа тохиолдолд энэ санхүүгийн тогтвортой байдал хадгалагдана гэж ингэж үзэж байгаа. За мэрэгжлийн нэр хүнд өснө гэж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн нэр хүнд өснө гэдэг маань бид нар бүгдээрээ олон улсын шилдэг практик хэрэгжилж байгаа. Тэгээ олон улсын шилдэг практикийн дагуу өөрсдийгөө боловсруулж мэдлэг ур чадвар гэдэг зүйлийг хөгжүүлж байгаа. Тэгэхээр бидний нөгөө түрүүнд дурдсан хоёр стандарт маань хүний хөгжилдөө чиглэгдээд байгаа байхгүй. Боловсролын олон улсын стандарт, ёс зүйн мэрэгжлийн нэгтгэн бодогчдын ёс зүйн олон улсын стандарт маань энэ мэрэгжлийг эзэмшсэн хүн өөр ажил гүйцэтгэхдээ тодорхой мэдлэг, ур чадвар, туршлагатай байх ёстой. Тухайн ажлыгаа хэн нэгний одоо эрх ашигыг илүүд тавихгүйгээр төв болж үзлээр ингэж хийж явах ёстой гэсэн ийм шаардлага шалгуурыг тавьдаг. Энэ нь өөрөө мэрэгжлийн нэгтгэн бодогчдыг бол маш зөв хүмүүжлэлтэй ингэж болгож ингэж өгдөг байгаа. Ингэснээрээ бас бид нар бусад мэрэгжлээс илүү давуу талтай, нэр хүндтэй байх юм нөхцөлийг бол бүрдүүлээд байна. За энэ мэрэгжлийн стандартуудыг ерөнхийдөө олон улсад нэвтрүүлээд аж ахуй нэгж байгууллага тухайн улс орн үр өгөөж хүртэхээр тодорхой хэмжээний саад бэрхшээл бол нийтлэгдээд тулгардаг. Тэгэхээр энэ нийтлэг саад бэрхшээлүүдээс дурдах юм бол хамгийн эхлээд хууль эрх зүйн орчны ийм хүлээн зөвшөөрөлт тулгардаг. Тэгэхээр хууль эрх зүйгээр нь тухайн стандартыг хүлээн зөвшөөрөх гэж байх юм. Ийм тохиолдол бол
мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлдэг хамгийн их одоо сөрөг нөлөө үзүүлэх энэ зүйл байгаад байна. За хуучин ба шинийн ялгаа гэж байгаа. Тэгэхээр нөгөө хуучин хэрэгжилжсэн стандартаас бид нар олон улсын стандарт руу нэвтрэх гэхээр энэ мэн өөрөө зарим зүйл заалтанд зөрдөг ч юм уу. Эндээсээ болоод бас энэ стандартыг нэвтрүүлэхэд хойрох хандах тохиолдлууд их байдаг. Мэргэжлийн стандартыг нэвтрүүлэх гэж байгаа бол энэ стандартыг нэвтрүүлэхэд ямар бэлтгэл ажил шаардлагатай тий ямар нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Нөгөө хууль эрх зүйн шаардлагуудынхаа хувьд энийг яг аж ахуйн нэгж байгууллагын нэгтлэн хийх хэрэгтэй мó төр засаг нь хийх хэрэгтэй мó гэдэг энэ асуудал хэрэгтэй. За хэлний ялгаа гэж байна. Тэгэхээр мэргэжлийн стандартуудын хамгийн одоо анхдагч хэл буюу маргаан таслах хэл маань өөрөө англи хэл байдаг. Тэгэхээр англи хэлээр гарсан энэ баримт бичгүүдийг олон улсад нэвтрүүлэх гэхээр орчуулах энэ орчуулсан баримт бичгүүдээ ингээд хэрэглээ болох асуудал төвөгтэй байдаг. Гэтэл нөгөө яг манай Монгол улсын хувьд бодоод аваад үзэхээр одоо англи хэл, монгол хэл хоёр маань үүсэл гарал хэл сэтгэх үе соёлын хувьд маш ялгаатай учраас зөв орчуулаад тавьсан тохиолдолд тэр өгүүлбэрийг ойлгоход ийм төвөгтэй хүндрэлтэй зүйл их ажилладаг. Ялангуяа англи хэлний хувьд бол маш одоо урт өгүүлбэрүүдээр тий хэлдэг. За гэвэл монгол хэлний хувьд бол товчхон шүлгэлсэн байдлаар ч юм уу гэж ярих тохиолдол байдаг. За улс үндэстний соёлын ялгаа бас энэ стандартыг нэвтрүүлэхэд төвөгтэй байдлыг үүсгэдэг. Жишээлх юм бол Япончуудын хувьд маш өндөр одоо сахилга баттай ёс зүйтэй юм улс тий. Гэтэл энэ улсад энэ стандартыг нэвтрүүлгээвэл тэр мэргэжлийн нэгтлэн бодогчдын ёс зүйн шаардлагыг ямар хурдан хугацаанд ямар өндөр түвшинд нэвтрүүлэх үү тий. Гэтэл бусад улсуудын хувьд энэ стандартуудыг нэвтрүүлэх хурд ямар байх вэ гэхээр энэ маань өөрөө бас юм соёлын ялгаан дээрээс болоод стандартын нэвтрэлтийн төвөгтэй байдлыг үүсгэдэг. За дараагийнх нь болохоор стандартын нарийн төвөгтэй байдал. Тэгэхээр бид нар стандартуудыг бүгдээрээ сайн мэднэ тий. Стандартууд маань тэгсэн тохиолдолд ингэж яваад хэрвээ тийм шүүлгээд заалтууд нь өөрөө тохиолдол бүрдээ одоо тохирсон дэлхийн шилдэг практик учраас аль болох л шинж чанараар нь англиад олон арга аргачлалууд ингэж гаргацсан байдаг. Тэгэхээр эдгээр дундаас яг нэгтлэн бодогч маань өөрөд тохиолдсон тухайн асуудлаа шийдэхийн тулд энэ төвөгтэй байдлаас гарахын тулд нэлээд их ингэж цаг зав алдах, за буруу хэрэглэх тохиолдол ингэж гардаг. За дараагийнх нь болохоор боловсон хүчнийг хөгжүүлэх сургах юм асуудлууд байгаад байна. Тэгэхээр бид нар ч нөгөө мэргэжлийн олон улсын мэргэжлийн стандартууд гэдэг зүйлийг нэвтрүүлэх гээд байгаа учраас энийг эхлээд энэ стандартыг хэрэглэх гээд байгаа хүндээ сургах шаардлагатай. Сургалт мэдээлэл гэдэг зүйлийг маш нарийн одоо өндөр зохион байгуулалтаар хүргэх шаардлага гардаг. За энэ бүх үйл ажиллагаануудыг явуулах гэхээр хамгийн бас материалын түвшинд хардаг нэг асуудал нь бол өөрөө санхүүгийн асуудал байгаад байдаг тийм. Энэ стандартыг орчуулад хүмүүсээ сургаад мэдлэгжүүлээд хэрэглээд явах асуудал маань одоо алхам тутамдаа санхүү хөрөнгө мөнгөний асуудалтай бол ингэж тулгарч идэв. Тэгэхээр өөрөө мэргэжлийн нэгтлэн бодогчдын энэ стандартуудыг нэвтрүүлсэний ач холбогдол нь өөрөө үр өгөөж гэдэг зүйлийг нь хүртэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйлийн үр өгөөж гэдэг зүйл өртгөөсөө үргэж давж явах хэрэгтэй. Тэгжижил энэ байгууллага энэ стандартыг хэрэгжүүлсэний ач холбогдол нь гарна гэсэн үг байна. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагуудад энэ одоо асуудлуудыг шийдэхэд хамгийн одоо чухал зүйл маань юу вэ гэхээр мэргэжлийнхаа стандартын үн цэнийг сайн ойлгох. Энэ өөрөө ийм үн цэнтэй танад ийм үр өгөөжийг өгөх ийм стандартууд юм шүү гэдгийг бол ойлгуулсан цагт мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэх бол гарцсан бол ингэж олддог. За тэгэхээр энэ бүх мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэхэд тулгараад байгаа сая дурдсан зүгээр нийтлэг асуудлууд энэс цааш олон асуудлууд байж болно. Энэ асуудлаас гарах хамгийн шилдэг одоо олон улсын практик арга нь бол мэргэжлийн байгууллагууд энэ асуудлуудыг хариуцуулах байгаад байдаг. Тэгэхээр би түрүүнд дурдсан Дэлхийн нэгтлэн бодогчдын холбоо 175 гишүүнтэй гэдэг. Тэгэхээр 175 гишүүн гэдэг бол 175 улс орн биш байхгүй. 175 гишүүний ард 175 одоо мэргэжлийн байгууллага байгаа гэсэн. Тэгэхээр мэргэжлийн байгууллага өөрөө батлаад гаргасан энэ олон улсын стандартаа олон улсад хэрэглээ болгоход хэрэглээгээ нэвтрүүлээд дэлхийн эдийн засгийн нэгтлэн бодлогын хөгжлийг бэхжүүлэхэд нэн тэргуунд хамгийн төшиг тулгуур болдог зүйл нь өөрөө мэргэжлийн байгууллага. Энэ мэргэжлийн байгууллагаараа дамжуулаад одоо тухайн улс орны нэгтлэн бодогчдод хурж ажиллах нөхцөл нь үүсдэг гэсэн. Хэрвээ мэргэжлийн нэгтлэн бодогчдын одоо тухайн улсад тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллага байгаа тохиолдолд тэр мэргэжлийн байгууллага нь сургалтаа явуулна. Энэ хуучин шинийн асуудлыг зохицуулж өгнө. Одоо өөр хэл дээр гарч байгаа мэргэжлийн стандартуудыг орчуулах ч гэдэг юм. Бүх энэ асуудлуудыг бол шийдэж өгөх гарцсан өөрөө энэ мэргэжлийн байгууллага байгаад байна. Тэр хэрвээ мэргэжлийн байгууллага байхгүйсэн бол бодоод үзтээ зүгээр аж ахуйн нэгжийн нэгтлэн олон улсын стандартыг шууд аваад хэрэгжилж чадах уу?
тэр талаар мэдлэгтэй болж чадахгүй, арга аргачлал байхгүйгээр яах вэ те? Тэгэхээр энэ бүх асуудал нь өөрөө цаад гарч нь бол мэрэгжлийн байгууллага гэдэг зүйлд ингэж агуулгадчихдаг. Тэгэхээр одоо энд нэг байгууллага байгаа юм л да. КАПА гэдэг та бүхэн сайн мэднэ те. Аз номхон далайн нэгтлэн модогчдын холбоо гэдэг. Аз номхон далайн нэгтлэн модогчдын холбоо бол өөрөө дэлхийн нэгтлэн модогчдын холбооноос ч бүр одоо 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан юм олон жилийн туршлагатай. Түрүү жил 60 жилийн байгаа тэмдэгстэй та бүхэн санаж байгаа бол. Тэгэхээр энэ 60 жилийнхаа хугацаанд мэрэгжлийн байгууллага ер нь яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг судалж үзээд ийм 4 бүлэг 16 чиглэлийг бол барьсан тохиолдолд тухайн мэрэгжлийн байгууллага, нэгтлэн мод хүртэллийн мэрэгжлийн байгууллага, нэгтлэн мод хүртэллийн тогтолцоог маш өндөр түвшинд хөгжүүлж чадах юм байна гэдэг нь ингээ батлаа гаргаад ирсэн. За энэ 4 чиглэл нь юу гэхээр 4 бүлэгдээ бол холбоо хамаарал, мэрэгжлийн чадвах, гишүүдийн үндсэн доктортой хөгжил гэсэн үндсэн 4 бүлгийг гаргаж ирээд байна. Тэгэхээр холбоо хамаарал гэдэг нь бид нар ерөөхдөө энэ стандарт гишүүнчлэл гэдэг зүйл рүү анхаарах ёстой байна. Гишүүнчлэлдээ хин хэнийг оруулах ёстой юм. Гишүүдэд яаж үйл ажиллагаанд идэвхжүүлж оруулах ёстой юм бэ? За мэрэгжлийн чадвах гэдэгт нь бол бид нар мэрэгжлийн чадвахыг ямар хүмүүст олгоод ямар хүмүүсээ бид нар мэрэгжлийн одоо өөрсдийнхөө гишүүд гэж үзэх юм бэ гэдэг талаар ярих гэсэн. Гишүүдийн үнцэн гэдэг бол бид нар гишүүдэд олон нийтийн өмнө өмгөөлж явах хэрэгтэй байна, хамгаалж явах хэрэгтэй байна. Олон улсад бас гишүүдэд гаргаж явах хэрэгтэй, харилцаж явах хэрэгтэй гэсэн ийм зүйлүүд бол ярьдаг. За доктортой хөгжил гэдэг бол мэрэгжлийн байгууллага өөрөө оршин тогтнохын тулд ямар бүтцээр, ямар засаглалаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм. Ямар санхүүжилтийг хаанаас ингэж олж авах хэрэгтэй бэ гэдэг зүйлийг энэ бүлгээр бол ингэж зааж өгдөг. Тэгэхээр мэрэгжлийн нэгтлэн бодогчдын хувьд бол яг энэ загварын дагуу одоо ирээдүйн бодлого стратеги төлөвлөөд ингээд явж байгаа. За тэгэхээр одоо бид нар мэрэгжлийнхаа энэ стандартуудын үн цэнийг ярих гэж. Тэгэхээр нийтлэгдээ бол үнэлгээний 3 арга аргачлал байдаг те та бүхэн мэднэ. Бодит үн цэнийг хэмжихийн тулд одоо зах зээлийн арга, өртгийн арга, орлогын арга байдаг те. Тэгэхээр яг энэ тохиолдолд мэрэгжлийн стандартуудад зах зээлийн аргын дагуу үн цэнийг хэмжиж гэхээр тухайн бүтээгдэхүүн өөрөө мэрэгжлийн стандартууд маань дахин давтагдчихгүй ийм оюуны бүтээл учраас бид нар энийг зах зээл дээр жишг ийм бүтээгдэхүүн байхгүй гэж үзээд энэ аргыг хасч. За тэгвэл бид нар өртгийн арга буюу энэ стандартыг боловсруулахад ямар хэмжээний хөрөнгө зарцуулсан, за мөн ашиглаад яг ямар үр өгөөж хүртэх юм бэ гэдэг талаас нь үн цэнийг тодорхойлох гэдэг үзье тийм. За тэгэхээр хамгийн эхлээд мэрэгжлийн стандартуудыг боловсруулахад зарцуулсан цаг хугацаа гэж. Тэгэхээр хамгийн сүүлд батлагдсан зөвлөл бол 1987 онд байгуулагдсан улсын секторын нэгтлэн мод хүртлийн олон улсын стандарт. 87 оноос хойш одоо 2018 он хүртэл нийтдээ одоо 30 гаруй жилийн хугацаанд энэ баримт бичиг тасралтгүй сайжирсаар боловсрсоор явж байгаа. 31 жил болж тий. За тэгвэл энэ стандартыг боловсруулахын тулд хэдэн хүн оролцсон бол ямар мэрэгжлийн хүмүүс саналаа өгч энэ практик дээр туршсан бол хэдэн санал ирсэн бол дээрээс нь энэ стандартуудыг олон улсад нэвтрүүлж хэрэгжүүлэхэд санхүүжилт, төсөл хөтөлбөрүүд гэдэг зүйл хэдийн хэмжээгээр гарсан бол ингээ бодоод үзэхээр дөнгө нь бол ингээ нарийн тодорхойлоход аягүй төвөгтэй болчихж байгаа юм л да. Тэгэхээр яг зүгээр энийг харахаас өмнө бид бас стандарт гэдэг зүйл маань яг ямар шатгаалаар боловсруулагдгийг нэг товчхон бичлэгээр харуулъя. За олон улсын стандартууд дундаас бид нар зөвхөн санхүүгийн тайлгуулийнхаа олон улсын стандартын талаар ярив. Тэгэхээр олон улсын стандарт өөрөө батлагдахын тулд эхлээд хин хаана стандартыг хөгжүүлэх ямар саналыг өгч чинь тий. Дэлхийн нийтээрээ дэлхийн мэрэгчлэтнүүд энэ гишүүн байгууллагууд нь ямар саналтай байгаа юм бэ гэдгийг байнга сонсч идэг. Байнга мэрэгчлүүдийнхээ саналыг бол ингэ сонсч идэг. Тэгээд мэрэгчлүүдийн ирсэн саналыг бол ингээд судалж үзээд энэ ирсэн санал энэ стандартын заалтыг эсвэл шинэ стандарт гаргахад гарах хууц байж чадах уугүй юу гэдгийг тусдаа мэрэгжлийн одоо зөвлөхүүд нь хуралдаад ингээд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлдэг. За төсөл хөтөлбөрийн дараа энэ discussion paper буюу одоо хэлэлцүүлгийн хуудсыг гараад дэлхийн нийтээрээ энэ стандартад ийм өөрчлөлт орж болох юм байна гэдгийг саналыг бол авч эхэлдэг. За энэ саналуудыг бол аваад хэрвээ энэ стандарт дэмжигдэх юм бол цаашдаа стандарт болж гарна гэсэн. Тэгээ стандарт болж гарахаас өмнө за энэ бичлэг маань жоохон тасалтаад ах шиг байна те. За болохгүй юм шиг байна да. За нэг бололч те. За тэгэхээр ингээд бүхэл ирүүлсэн саналуудыг базаж үзээд нэгтлэн мод хүртлийн олон улсын стандартын зөвлөл байна. Одоо драфт буюу те урьдчилсан байдлаар гаргаад хамгийн сүүлийн байдлаар дэлхийн нийтийн бүх гишүүн байгууллагуудаас мэрэгчлүүдээс саналаа авсан саналаа үндэслээд одоо яг эцсийн байдлаар
санхүүгийн тайлгналынхаа олон улсын стандартыг гаргадаг. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг стандартыг гаргахад явдаг процесс биш. Ганцхан стандартын ганцхан шаардлагад л өөрчлөлт оруулахын тулд энэ бүх процесс явдаг байхгүй. Тэгэхээр энэ бүх процессоос нь бодоод үзэх юм бол стандартыг батлахын тулд хэдийн хэмжээний хүн оролцоод ямар цаг хугацаанд ямар саналуудыг бид ингээ бодоод үзэхээр өртгөх нь өөрөө маш өндөр дүнтэй л гарна гэж ингэж үзэж байгаа. Нарийн тоо бол байхгүй. За гэтэл тэгвэл бид нар дахиад энэ стандартуудыг өөр өгөөж өрнө. Хэрвээ энэ стандартыг хэрэглээд ирээдүйд авчрах өөр өгөөж өрнө өртөг үн цэн гэдэг зүйлийг нь тодорхойлъё гэдээ үзэх юм бол аж ахуй нэгж байгууллагад энэ стандартыг хэрэглээд яг ямар өгөөжийг ямар ашигыг олж аж ахуй нэгж байгууллагууд нь бүгдээрээ энэ стандартуудыг хэрэглэж хэвшээ тухайн улс орон ямар эдийн засгийн өөр өгөөжийг олж ямар шийдвэрийг гаргаад ямар хөрөнгө оруулалтыг татаад ингээ явууч. Энэ стандартыг хэрэглээ болгохын тулд бусад сургалтын байгууллагууд үйл ажиллагаа явуулаад өөр өгөөж ингэж хүртэж байгаа. Энэ бүх өөр өгөөжийг эргээд бодоод үзэхээр нөгөө өртөг гэдэг зүйлээсээ хүртэл энэ аргаар тооцсон үн цэн нь бол хамаагүй өндөр гарч байна гэсэн юм зүйл байна. Тэгэхээр үн цэнийг нарийн тодорхойлж болохгүй байгаа зүйлийг олон улсын практикт ер нь яаж үн цэнийг үн цэнтэй байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог вэ гэхээр хэрвээ тухайн зүйл өөрөө байхгүй байгаа бол бодит байдал дээр юу болох байсан бэ гэдэг асуултыг тавьдаг. Тэгэхээр хэрвээ бид нэр өөрсдөө бодоод үзье л та. Мэргэжлийн стандартууд байхгүй байсан бол яг ямар зүйл болох вэ? Аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлд улс их орны эдийн засаг санхүүгийн тогтолцоонд ямар зүйл байх вэ гэдэг ингээ бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ асуултыг хариулснараа өөрөө бидний мэргэжлийн стандартуудын үн цэн нь илүү тодорхой болдог. Тэгэхээр мэргэжлийн стандартуудыг үндсэндээ хүргэж байгаа хүмүүс нь бол мэргэжлийн байгууллага, энэ мэргэжлийн байгууллагын үндсэн гишүүд байдаг. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын хувьд үндсэндээ нөгөө хүргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь олон нийтэд төдийлөн анзаарахдахгүй үн цэн багтаа хүрэхийн тохиолдлууд бол их байдаг. Тийм ч учраас энэ асуултанд ингэж хариулдаг байгаад байна. За тэгэхээр одоо та бүхэн бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ та нар мэргэжлийн нэгтлэн бодогч болсноор ямар үр өгөөжийг хүртэж вэ? Үн цэнтэй юу гэв? Тэгвэл та нар мэргэжлийн нэгтлэн бодогч болохын тулд тэр суусан сургалтандаа хэрвээ суугаагүй бол хэрвээ аудитор болохын тулд та нар олж авсан энэ мэдлэгийг эзэмшээгүй бол хэрвээ энэ байгууллагын гишүүн болоод энэ нийгмийн харилцаанд ороод энэ танхимд хүрэлцэн ирж суугаагүй болвол хаана баах байсан бэ гэж бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид бүгдийн энэ мэргэжлийн нэр хүнд үн цэн гэдэг зүйл маань өөрөө ямар байна вэ гэдэг нь хамгийн нарийн ингэж тодорхойлогддог байх нэ. За тэгээд миний та бүхэнд хүргэх өнөөдрийн мэдээлэл бол өндөрлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Илтгэгч мөнхөөстэй баярлалаа. За гишүүдээс асуух асуулт байна уу? За таны ажил үст амжилт хүсье. Стандартын Монгол улсын төлөө Монгол улсад нэгтлэн бодох бүртгэл аудитын салбар энэ салбарт хэрэглэж буй мэргэжлийн стандартуудын талаар үнэтэй мэдээлэл судалгааг танилцууллаа. За өнөөдөр явагдах үндсэн илтгэлүүд үгээр дуусч байна. Тэгээ өнөөдөр яригдсан мэдээллүүд та бүхний санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж үн цэнийг чинь улам өсгөх болтугай.